хүн энэ дэлхий дээр төрөхдөө зүгээр нэг амьдрах төрөг биш байна. Хүн бол гэгэрлийг олох гэж төрсөн болов гэж би ингэж хаяа боддог болоод байгаа шүү дээ. Хүн зүгээр төрөөд амьдраад нэг тийм юу гэдгийг баян чинэл юм уу сайхан юм уу зөв буруу ингэ амьдраад өнгөрөх энэ насыг барах биш. Энэ насн дээр хүн гэдэг энэ эрхэм бадгаалыг олсон бол эцсээ хүртлээр хүн гэгэрэл лүү тэмүүлэх, тийм тэмүүлэл, тийм гэгээлэг зүйлийг үлдээх, бүтээх, өөрөө тэр гэгэрлийг олж авах гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүний туйлын хүсэл мөрөөдлийн одоо туйлна л гэж ойлгоно шүү дээ. Гэгэрл гэдэг хүнд хувь хүн болгонд янз янзаар байх хэрэгтэй байх л да. Хүүхэд яаж гэгэрх юм, настай хүн яаж гэгэрх юм, номд төгс нэвтэрсэн хүн яаж гэгэрх юм. Зүгээр хувь хүн болгонд өөрийн гэсэн гэгэрл байдаг гэж боддог. Гэгэрлийн хамгийн сайхан чанар нь үнэндээ бол өөрөөсөө илүүтэйгээр бусдыг ойлгож чадах. Гэгэрл гэдэг бол нэтгэн гэсэн үг байна. Гэгэрл гэдэг бол хүнийг ховсон өөрчлөгдөх шинж чанарыг илэрхийлж байгаа илэрхийл. Тэнд бол одоо хүнийг тэгш үзэх үзэл, эрх чөлөө тэр бүгд одоо багтаж байдаг. Багш өөрөө тэр гэгэрэлд хүрсэн арга зам энэ төрөд чинь үлгэр домог шиг лутлын байдаг шүү дээ. Зүгээр миний ойлгож байгаагаар бол хүн нэг тиймэрхүү мөрөөдөл тийм үү юу гэдэг нэг хүрий болох юм шүү гэсэн нэг тийм зоригтой баймаар юм шиг байна. Чи гэгэрэлд хүрж болно. Энэ утга учирыг ойлгож болно юмны. Чинь бүгд л утга учиртай л байж байгаа шүү дээ. Юмс үзэгдэл, үр дагавар бүхэл утга учиртай учир шансантай байж байгаа. Тэгэхээр тэрний мөн чанарыг ойлгож, утга учирыг ойлгох бололцоотой юм гэж. Тэгээ тэр маань л одоо гэгэрэл гэсэн үгээр илэрхийлэгдэх юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэгэрх хэрэгтэй. Надад гэгэрсэн маш олон зүйл байдаг. Би нэг дуу зохиохдоо би нэг нотыг өлгөхдөө гэгэрдэг. Хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хүний гэгэрэл яг дотор байдаг. Яг амин зүрхэн дотор байдаг. Хүн болж төрсний хамгийн дээд гав явал гэгэрэл гэж би ойлгодог. Хүн өөрөө зөв байх юм бол гэгэрэлд хүрэх хамгийн боломжит энэ төрлийг л хүн гэж одоо нирван гэгэрэл гэж ойлгож байгаа та. Дахин төрөл авахгүй гэж нэг би нэг номон дээр сонсч байсан. Дахин төрөл авахгүй бүх тэр эерэг бий болсон тэр оюун санаагаараа энэ байгаль ертөнцийн юмсад бол одоо ингэ шингэхийг бол одоо нирван дүр болно л гэж ойлгоод байгаа шүү дээ. Сайн сайхны биелэгдэл. Тийм учраас тэр инээл долгион тэр бөөмс юу гэдэг тэр бүхэн тэр энэ бидний энэ ертөнцид шингэж нөлөөлөхийг л нирван дүр болов гэж бодож байна. Гэгэрнэ гэдэг бол одоо оюун санааны тийм оргил төрчлөл гэж ойлгодог. Тэгэл бурхны орнд юм уу бурхан боллоо л гэж ойлгох гэдэг байгаа байхгүй. Тийм. Гэгэрлийг бол их холоос хайх хэрэггүй гэж би бодож байна. Гэгэрхийн тулд 100 мянган одоо ном унших шаардлагагүй гэж бодож байна. Гэгэрсэн хүний тухай бодхолоор л эрдэнэтэй хүний тухай хүмүүс бодох нь элбэг байдаг. Гэгэрсэн хүн бол огт ном үзээгүй ч хүн байж болно. Бүр их эрдэнэтэй ч хүн байж болно. Цэргийн ч хүн байж болно. Боолч хүн байж болно. Бизнес ч хүн байж болно. Гэгэрэл бол дотоод чанар. Үний чанартай өөрөөсөө өөрийгөө чөлөөлөх явдал. Хүн бол оюун ухаантай амьтан. Зарим хүмүүс бол амьтан гэж хэлэхэд их дургүй байдаг. Гэтэ бол минийхаар бол хүн бол оюун ухаантай амьтан. Тэгээд тэр хүн бол байдаг чадлаараа энэ ертөнцийн амьдралаас салах юмсан, ангижрах юмсан. Тэртээ тэргүй үхээд нэг салж байгаа амьдтаа бас салж үзмээр санагдаад байдаг. Тэгээд тэрийг гэгэрл гэж нэрлэсэн юм шиг надад.